Сайн уу найз минь? Чамд энэхүү захиа хөрөх үед чи минь битгий л амьдралын сайхан зүйлсийг мартсан байгаасай. Яагаад гэвэл би гэдэг хүн хаашаа явахаа, юу хийхээ, яаж амьдрахаа мэдхээ байцгадаг юм. Тийм ч учраас ядаж найз минь чи өөрийн хийх зүйлээ мэдээд алхамаар урагшилж байгааг мэдэх юм бол би үнэхээр их баяртай байх болно. Бид бүгд л мэдэж байгаа. Амьдралд доошлох үе байдаг юм бол дээшлэх үе ч байна. Бид бүхэнд тохиолдож буй сөрөг зүйлсийг төр зурийнх гэдгийг мэддэг хэрнээл үрдийнх юм шиг шаналж, гутарч, өөрийгөө зовлонт бодлуудаар дарж өргөдөг. Би ойлгож байна. Хэцүү үед өөрийгөө сэтгэл санаагаар дэмжиж, эерэг бодлоор дүүргэх маш хэцүү гэдгийг. Хүссэн ажлаа хийж чадахгүй, бодсон шигээ сайхан арьстай болж чадахгүй, өглөө басаа жин дээр гарахад жин чинь хасагдахгүй, бүр эсэргээрээ нэмэгдчихсэн. Гоё хувц авлаач өмсөж явах газаргүй, аялахыг хүссэн газар руугаа явж чадахгүй, гэх мэтэр маш олон зүйл чамайг гониглуулж байгаа байх. Аазуулж юу гэж найз минь? Надад чамайг наад бодлоос ч багхан ч гэсэн хөндөрүүлэх арга байна. Хүн гэдэг ер нь их нарийн төвөгтэй амьт юм уу гэхээр бас үгүй. Зарим тохиолдолд үнэхээр энгийн баг зэрэг тэнэггээд хилчихэд ч гингүй. Учир нь юу гэвэл чи өөрийгөө хамгийн сүлд дажгүй, ухаалаг, хөөрхөн гэдгээр мэдэрсэн тэр үе санаад нэг үсттэй. Мэдээж тэр үед чи үнэхээр дажгүй, ухаалаг, хөөрхөн байсан байж болох ч тэнд өөр хэнийг байгаагүй юу? Чамайг өөрийгөө пич бас явж дажгүй дамжиг шүү гэж бодогдуулах гагцхүү тэр хэнийг энтэй харьцуулаад үзэхэд зүгээрээ найз минь, хэрв чи яг одоо баг зэрэг гимшиж байгаа бол үнийг л хэлээ. Хүн болгон өөрийгөө бусадтай харьцуулж, бусдыг доошлуулж, өөрсдийгөө төвийлгснээр сэтгэл ханамж авдаг. Нуугаад яах вэ? Би ч гэсэн яг л адилхан. Жишээ нь би Японд ирснээс хойш өөрийгөө гоё халахдаг гэдгийг өдөр болгон л бараг мэдэрдэг болсон. Япон хүмүүс готлыг бүр амар муухай болчихлоо өмсдөг юм лээ. Мэдээж бүгд биш л дээ. Бас дээрэс нь муухай болчих гэдэг нь мэдээж хоёр талаас нь хэлж болох юм. Нэг талаар удаан юмыг хэрэглэж илэгдүүлсэн. Гэтэ нөгөө талаар зүгээр л Япон хүмүүс үнэхээр буруу гიშгэж, буруу алхаж, тэгэл готлыг үнэхээр муухай болгодог гэж болох юм. Нэг удаа манай ихч бүр Япончуудыг бүрштэй мэд талхдаг гэж хэлжсэн удаа би. За тэр ч яах вэ? Би яг юу хэлэх гээд байна вэ гэвэл чамд хэрв миний энэ захиа хүрэн очсон бол чи их азтай. Чамд ядчил ухаалаг утас интернет байгаа л юм байна. Магадгүй чи яг унтах гээд орондоо орж байгаа бол чи бас л их азтай юм. Сүүлийн жил гарангийн хугацаанд тохиолдсон тавгүй үйл явдлуудаар тухтай оронд унтаж амарч чадахгүй хүн хичнээн их болсон бол чи яг энэ хүчит өсөх гэдэг мэдрэмжийг мэдрэхгүй байгаа бол чи бас л их азтай. Учир нь юу гэвэл сар гарангийн өмнө Японд ээж охин хоёр өсөж өгсөн гэх мэдээг би олж сонссон юм. Ингээд бодохоор бид нарын зүгээр л амьсгалж байгаа нь хүртэл
биднийг үнэхээр азтай нэгэн болгож байгаа юм. Чиний өнөөдөр шаналж байгаа асуудлуудыг би том жижиг гэж ангилах, орлох хийхгүй. Чиний асуудлууд чамд бол том л харагдана. Яг л миний санаа зовж байгаа зүйлийг сонсоод бусад хүмүүс инээгч би бол хизээч инээж чадахгүйтэй адил. Гагцхүү чамайг өөрийн харах өнцгийг багаханч болоо өөрчлөөд асуудлуудаар халахлагдсан байсан боломжууд, сургамж, шин санаануудыг олж хараасай л гэж хүссэн юм. Энэ бүх хугацаанд миний олж авсан хамгийн том хичээл бол ер нь яг шулуухан хэлэхэд хүн бол өөрийгөө л бодох хэрэгтэй юм билээ. Яг шулуухан хэлэхэд өөрийгөө жоохон амиа хичээ гэж байж болох. Жоохон зөвлөрүүлж хэлэх юм бол өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлах, хайрыг бусдаас харах ямар ч хэрэггүй. Тийм ч учраас өөрийгөө хайрлацгаая гэж би зөвлөе. Өөрийгөө хайрласнаар бид бусдыг хариу нэхэлгүй хайрлаж чадна. Өөрийгөө хайрлахгүй бол нөр номон дээрч өөрийгөө сайхан жаргалтай байгаагаар харуулах нь утгагүй, эргээгээд гонигтай болж эхэлнэ шүү. За тэгээд энэ захианыхын төгсгөлд чамд хаашаа явахаа мэдэхгүй байгаа бол хамгийн түрүүнд эхлээд зориг тавь. Хаашаа явахаа мэдэж байгаач яаж гэдгээ мэдэхгүй бол бусдаас асуу, тусламжгүй. Ямар азар чи энэ дэлхийд ганцаараа биш юм бэ? Итгэл данд Пандагаас 2021 оны 1 сарын 10-ны өдөр